сайн бацхан ирэх үзэгчтэй үзэгч та бүхэн энэ үдшийн Амраа Монголын айлтгий ТV кодо хэлэлцүүлэг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Тэр өнөөдрийн бидний хүнтэй ярилцах байгаа сэдэв бол нэр төрөө эрхэмлэх Даян дэлхийн өдрийг 10 дугаар сарын 20-нд одоо монголчууд бид тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа. Тэгээ энэ өдрийн хүрээнд нэр төрөө эрхэмлэн гэж юу юм бэ? Энэ өдрийг яагаад тэмдэглэх болсон юм бэ? Сэдвийн дор ярилцахаар би студидтэй зочдыг урьсан байгаа. Ингээд миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн зочдтой эхлээд танилцуулъя. За ингээд Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бэм гэрэл хүрэлцэн ирсэн байгаа. Баярлалаа. За, боловсрол соёлын ухааны яамны мэрэгжилтэн Бат сайхан хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. За, Монголын худалдан аж үйлдвэрийн танхимын олон нийтэд харилцах хэлтсийн дарга Бат Сүмбэрл ирсэн байна. Баярлалаа танд. За, Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Найдлаа. Баярлалаа. За, Монголын эдийн засгийн форумын зохицуулагч Алтан гүний нар хүрэлцэн ирсэн байгаа. За, ингээд хэлэлцүүлэг нэвтрүүлгээ эхлэе. Тэгэхээр олон одоо өдрийг дэлхийд даяараа тэмдэглэн өнгөрүүлж байгаа те. Яг одоо нэр төрөө эрхэмлэх энэ өдрийг одоо манай улс те сонгоо авч тэмдэглэх басны шалтгаан нь юу вэ? Ямар нэгэн нийгмийн захиалга байсан уу? Юу байсан бэ? Анх энэхүү санаачлалаар дэлхийн эдийн засгийн форумын залуу удирдагч нар буюу Young Global Leader-уудаас хамгийн 2006 онд Норвегийн ханхүү Хакон, Hope төслийн санаачлагч John Hope Bryant, Oxford-ийн зочин багш Penny Helen нэрийн нараа санаачлагаар 2006 онд энэхүү өдрийг тэмдэглэхээр болж 2008 оноос хойш дэлхийд даяар тэмдэглэж байна. Энэхүү санаачлагт манай Монгол улсын хүрээнд болохоор 2009 онд нэгдэж орсон. Монголоос болохоор 4 залуу удирдагч нар байдаг. Сангийн дэд сайд Ган Хуйг, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зориг сайд, Улсын их хурлын гишүүн Оюун, бидний сайн мэдэх их аврах давдагч нар маань Монголоос нэр дэвшиж энэ хүмүүс байдаг. Тэгээ энэхүү хүмүүсийн санаачлагаар 2009 оноос хойш энэ жил 3 дахь удаага зохион байгуулагдчихэ. Энэ санаачлагын хүрээнд энэ нэр төртөө амьдрал гэдэг чинь баг ерөнхийдөө бол бид нэр хамгийн чухал ба хүн болгонд бид хүн болгонд нэр төр гэж байна. Энийг хүн болго ухамсарлаасай, энийг хүн болго ойлгоосай, зөвөр ойлгоосай, нэр хүнд гэдэг ойлголтоос зөвөр ойлгож хүлээж аваасай гэдэг үднээс бид нэр хамгийн 2009 оноос хойш тасралтгүй 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэр яг энэ өдрийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулт юм бэ? Ер нь үр дүн аливаа нэгэн одоо үйл ажиллагаа бол заавал ардаа үр дүнтэй байхыг бид хүсдэг шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн үр дүн мэдээж гарсан байж таараа тийм. Бид нар 2009 оноос хойш ерөөхдөө бол хүүхдүүдэд хамгийн эхлээд бид нар болохоор энэ санаачлагыг бол дэлхийд даяар санаачлагтай болохоор 14-өөс 18 насны залуучуудад их сайн ойлгуулаач. Энэ хүмүүс маань цаашдаа төлөвшөөд энэ үдэс санааг цаашдаа сурталчилж авч явах юмаа гэдэг үднээс аль болох энэ насны хүмүүст зориулагдаж байгаа гэдэг үднээс Монгол улсад бол хамгийн анх ерөнхий боловсролын 3 сургууль тэгээ ихтэй сургууль дээр болохоор нэг бүх ихтэй сургуулиудын төлөөлөл авсан сурагчдад оюутнуудад яриа хийжсэн л да эхний 2009 онд. Тэгээд тэрний дараа жил болохоор энэ үнэхээр үр дүнтэй байлаа. Бид нэр энэгээр аягүй хүүхдүүд мэдээлэл олж авлаа. Энийг дахиад түгээн дэлгэрүүлээ гэ 2010 онд болохоор бас дахиад энэ сургуулиудаа нэмсэн байгаа. Ерөнхий боловсролын бас дахиад 5 сургууль олж дараа жил нөрөгжөөд те бас дахиад Монгол Улсын их сургуулийн дугуй танхимд шилдэг оюутнууд шилдэг манлайлагч нарыг цуглуулж бас дахиад энэ яриагаа хийдэг байсан байгаа. Энэхүү санаачлагад маань болохоор боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд Батхан баяр сайд маань 3 дахь жилдээ бас аягүй сайн дэмжиж оролцчихъя. Тэгээд энэ санаачлагууд ингэж явагдаж байгаагийн хэрээр бид нэр энэ жил болохоор Батхан баяр сайдаас тушаал гараад тэгээ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуулиуд тэрний харьяанд байгаа бүх сургуулиуд бас энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байгаа. Тэрний талаар бол боловсрол соёлын ухааны мэрэгчлэлтэн Бацаах ах маань сайн дэлгэрүүлж ярих баха. Тэрнээс гадна бид нараас их сургуулиуд дээр бас ярианууд бас техникийн тоохнод хийгдсэн. Тэгээд алтан байгууллагуудаар бас энэ өдрийг тэмдэглээч. Захирлууд нь ажилтнуудтайгаа энэ өдөрт нэр төртэй гэж юу юм бэ гэдэг талаар мэдээлэл өгөөч гэдэг үднээс бас зохион байгуулахыг бас албан байгууллагуудаас уриалж байгаа. Тэгээд 2 телевизээр бас бид нар энэхүү сурталчилгаа мэдээлэл түгээн дэлгэрүүлж байна. Одоогийн байдлаар. Тэгээд 20-ны өдөр яг оройн 19 цагаас бизнесийн яндгаа буюу үнэхээр бизнесийн байгууллагууд шилдэг удирдагч нар энэхүү бас өдөрт маань нэгдээд бизнесийн яндгааг бас
зурах ёслол үйл ажиллагаа болно. Тэгэхээр нийгмийг ер нь бол манлайлагчид авч явдаг тийм. Тэгэхээр манлайлагч хүн байна гэдэг бол бас яхаар хүн манлайлагч гэдэг үг маань нэр төртэй холбогдож явдаг шүү дээ тийм. Үнэхээр нэр төрөө эрхэмлсэн тийм. Оливаа нэг буруу зүйл гიშгээгүй ерөнхийдөө одоо нийгмийг манлайлж байгаа хүмүүс бол энэ нийгэмдээ байр суурь өндөр байдаг тийм. Тэр утгаараа энэ ер нь одоо ерөнхий боловсролын сургуулиудад бас үйл ажиллагаа явуулж энийг бас таниулж гин гэж ярьж байна тийм. Тэгэхээр ер нь хүүхдүүд тийм ерөнхий боловсрол ер нь аливаа юм одоо багаас нь гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр болохос ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд энийг ер нь хэр зэрэг хүлээж авч байна. Ер нь нэр төрөө одоо эрхэмлэн явах гэдэг энэ зарчимтай зүйлийг ойлгож байна уу? Боловсрол шинжилгээ ухааны яамнаас. За өнөөдөр бас ингэж дайны нэр төрөө эрхэмлэх өдрийг манай боловсролын яам дэмжиж нэлээд өргөн хүрээнд бас зохион байгуулалт оруулж байна. За ер нь бол нэр төртэй амьдрах, за хувь хүн өөрийгөө хөгжүүлэх, нэр төрөө бас өөрийн одоо хувь хүний хэмжээнд бодитойгоор одоо нийгэмд үнэлүүлэх, нийгмээс өгж байгаа тэр үнэмжийг бас өөрөө хүлээж авах юм одоо янз бүрийн чадвар бол хувь хүнээс шаарддаг. Тэгээ бид нараас ерөнхий боловсролын өнгөрсөн жилүүдийн арга хэмжээнд бас манай яам идэвхтэй оролцож байсан. За би бас өөрөө энэ ерөнхий боловсролын сургуулиудаар зохион байгуулж арга хэмжээнд бол оролцож байсан. Тэр хүүхдүүд бол ялангуяа хүүхэд гэхээс илүү энэ залуучууд маань бол нэр төртэй амьдрах, нэр төрөө эрхэмлэх гэдэг бол маш их олон утгаар тайлбарлаж байгаа. Энэ бол нийгэмд бол янз бүрийн байр суурь байдаг. Гэхдээ тэр бүх үзэл бодол, бүх одоо байр суурийг илэрхийлэх үүднээс бид нар бол ерөнхий боловсролын бүх сургуулиудыг бол одоо зөвхөн сайдын тушаал гараад та нар бүгдээрээ хийж албатгаасаа илүүтэйгээр ер нь бол нийгэмд одоо сургуулийнхаа хэмжээнд одоо жижиг анги клубийн хэмжээнд нэр төрөө эрхэмлэх өдрийг сайн дураараа тэмдэглэдэг болооч. За энэ өдрийг бол одоо улс дээр ингээд тэмдэглэе гэсэн юм боловсрол шинжилгээний сайдын одоо уриалга, за мөн одоо сайдын тушаал гарсан. Тийм учраас энэ уриалгын дагуу манай нийт ихтэй сургуулиуд, за ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд за энэ арга хэмжээг 10 дугаар сарын 20-нд одоо боловсрол шинжилгээний сайдын 380 дугаар тушаал гарсны дагуу тэмдэглэн өнгөрүүлээсэ гэж бас нэгдүгээр тусын телевизээр дамжуулж уриалмаар байна. За мөн ер нь бол энгийн хүүхэдч тэр өөрийнхөө нэр төрөө эрхэмлэхээр үнэхээр өөрөө одоо тийм Монгол хүний цаад үнэлэмжч ерөөс ноён нуруутай байх тийм хүн өөрийнхөө одоо өөрийгөө зөв авч явах нь бол хамгийн одоо чухал юм а гэдэг талаас нь илүү тайлбарж ойлгуулж хүн өөрийнхөө амжилтыг бол өөрөө бүтээдэг гэдэг энэ үзэл санааг бас түгээн дэлгэрүүлэх юм санаачлага байгаа. Гэхдээ бид нар одоо сургууль тус бүр дээр яригдах ярилцлага лекцийг бол та нар зөвхөн ийм асуудлыг ярих хэрэгтэй гэдэг их тийм тоймлож одоо нэг сэдв бол тогтоож өгөх байгаа. Тийм учраас сургуулийнхаа одоо үнэхээр сайн одоо суралцаа төгссөн шилдэг төгсөгчд за үнэхээр тэр сургууль үнэхээр одоо нэр төрөө сайн авч авдаг эрхэмлдэг тэр багшийг юм аль эсвэл үнэхээр сурлагаараа тэргүүлж байгаа эсвэл зүгээр энгийн нэг сурагчийг одоо ярилцлага хийлгэж нэр төрөө эрхэмлэх талаар тэр үзэл санааг илүү одоо ярилцаж хөөрөлцөж илүү одоо бие биендээ энэ үзэл санааг түгээн дэлгэрүүлээсэ гэсэн үүднээс одоо энэ ажлыг бол бид нар бол дэмжиж оролцож байгаа. Тэгэхээр энэ 10 сарын 20-нд бол манай ихтэй сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиудын арга хэмжээ илүү идэвхтэй оролцоолоо гэсэн юм одоо бодолтойгоор энэ нэр төрөө эрхэмлэх дэлхийн өдрийг бас улс орндоо тэмдэглэхээр болж байна. Нэр төрөө эрхэмлэх энэ өдрөөр бас лекц уншид мэдээж хэрэг хууланд таниулах үйл ажиллагаас явах бах. Түүнээс гадна одоо яг энэ өдрийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулах юм бэ? Ерөнхий боловсролын сургуулиуд магадгүй одоо бидний үзэж байгаа багш сургуулиуд стейж болно шүү дээ. Сайдын тушаалаар хэд хэдэн чиглэл өгөгдсөн. За нэгдүгээрт нь бол нэр төрөө эрхэмлэх чиглэлээр сургуулийн одоо хин нэгэн ер нь нэр төрөө эрхэмлэх чинь дандаа хүн болгоныг алдартай хүн одоо нэр төртэй байдаг юм шиг ойлгодог. Тэгэхээр үнэхээр одоо энгийн нэг үнэхээр авьяастай байгаа олимпиадад төрүүлдэг гэхээсээ илүү тэр ажиллаа хийгээд явж байгаа үнэхээр амьдралын донд одоо энэ хүн үнэхээр шилдэг багш шүү. Үнэхээр энэ хүн бол сайн багш шүү, мэддэг ийм гэдэг талаас бол тухайн хүмүүсийг бол одоо өөртөө уурж энэ сургуулиуд дээр тодорхой одоо лекц ярилцлагыг зохион байгуулахыг бол өдөр чиглэл болгож байгаа. За мөн одоо энэ оюутан сурагчдын дунд бол нэр төрөө эрхэмлэх талаар зохион бичлэг, гар зургийн уралдааныг одоо зарлаж сургууль дээрээ дүгнэж үнэхээр тэр талаар одоо үзэл бодлоо, үзэл санаагаа зөв зөвтэй илэрхийлж байгаа сурагчдыг урамшуулах, оюутнуудыг бас дэмжих, тийм уран ихтгэлийн тэмцээн зохион байгуулах, энэ ажлуудыг сургууль өөрөө бие дагаад зохион байгуулж гэж байгаа. Амун зохион байгуулагчдын зүгээс бол үнэхээр энэ арга хэмжээг идэвхтэй сайн зохион байгуулсан тайланг бол хүлээж аваад одоо шилдэг одоо энэ бүтээлүүдийг бас нийтлэх, түгээн дэлгэрүүлэх, шилдэг одоо нэр төрөө эрхэмлэх энэ санаачлагад нэгдсэн сургуулиудыг сурчлах юм
тодорхой ажлууд бол зохион байгуулагчдын зүгээс төлөвлөж байгаа. Түрүүн би бас нэг нэвтрүүлэг хэлэхдээ бас ер нь ягаад энэ өдрийг тэмдэглэх болсон юм бэ гэх тээ. Тэгэхээр бас би бодохдоо бол ерөнхийдөө нийгмийн захиалга байсан болов тий. Түрүү сая бас мэмбэр хэлж штэ. Одоо алдар нэртгэж гэдэг юм уу ямар нэгэн одоо амжилтанд хүрсэн хүн болгон нэр төр авч явж байгаа гэдэг юм тий. Нэг талаараа бас нэр төр гэдэг зүйлийг маань бас буруутгаар нь хэрэгэлдэг ийм одоо хөвшмөл байдлаа сүүлийн үед би болсон штэ. Яг цаад утгаар нь үнэн чанараар нь одоо нэр төрөө эрхэмлэж явна гэдэг чинь юу юм бэ? Заавал одоо олонний танил хүн болох албагүй тий. Энэ утгаараас бас яг энэ өдрийг илүү их одоо ачаал бүтээлийн энд чиглэл рүү тий бас нэлээд одоо чиглүүлж өгөх юм бол илүү үр дүнтэй болов гэж би бодож байна. Найдлаа та юу гэж. За энэ дээр яг нэр төр гэдэг үгийг Монгол руу орчуулж үзсэн л дээ. Энэ баярыг одоо 3 дахь жилд тэмдэглэж байгаа. Энэ хооронд өдөр Монгол руу орчуулж үзсэн маш олон ургуулж үзэл гарсан нэр хүнд өөр юу лээ. Ноён нуруу нэр төр гэдэг одоо ч гэсэн бүрэн эзлэн шийдэгдэг бол байгаа боловч нэр төрөнд хамгийн оновчтой гэж ойлгож байгаа. Энэ яагаад вэ гэхээр яг тэр нийгмийн захиалга гадаа их зөв санаа авах гэж бодож байна. Учир нь юу гэхээр нэр төр гэдэг чинь зөвхөн нэг одоо ёс зүй ч юм уу нэг зүгээр нь хувийн зан чанарыг илэрхийлсэн зүйл биш юм л да. Энэ бол яг нийгмийн нөгөө суур тогтолцоо болон одоо бидний яриад байгаа хөгжил ба штэ. Ардчлал, хүний эрх гэдэг байгаа яг нийгмийн гол тогтолцоог шийдвэрлэх нөлөөтэй үндсэн одоо яг хүний нөгөө үн цэнийг илэрхийлж байгаа ойлголт болж байгаа юм л да. Жишээ нь одоо хүний эрхийн конвенц болон мэдээд юунуудад бол нэр төр зигнитигээд яг тодорхой заасан байгаа. Бүр тодорхойлттой байгаа. Тэгээ тэрийг бид нар одоо яг өөр яг тэрийг одоо иргэн хүн, иргэний нийгэм гэж ярьдаг тийм. Ингээд төр давмгайлсан төрийн дарангуул дорого иргэн биш. Яг өөрөө ингээд үзэл бодолтой, өөрийн нэр төртөө, үйлдэл болгондоо өөр ингэсэн ухамсартай, ёс зүйтэй, төрхтөөч, сурахтаач, ажиллахтаач, үхэгтэйч гэсэндээ нэр төртөг хамт үхдэг тийм бие даасан үзэл бодолтой ямар нэгэн авилгалд идэгддэггүй, хин нэгний найранд ордоггүй, хин нэгний ятгаланд ордог, хэнийг дагаж хүн бууддаггүй ч юм уу, хүн гэмтэр хийдэггүй. Тийм бие даасан тийм хүмүүжлтэй хүнийг нэр төртөө хүн тийм байж чадна. Тийм болохоор энэ бол иргэний нийгмийг төлөвшүүлэх үндсэн суурь ойлголт нь яг нэр төртөнд байгаа байхгүй. Тийм болохоор бид нар яг энэ одоо боловсролын яамс бодлогын хувь хүний асуудал биш байхгүй тийм. Тэгэхээр яг бодлогын төвшөнд дэмжиж байгаад маш таатай байгаа. Тэгээ аргагүй тийм болохоор ч энэ сайд бол яамны зүгээс бодолцоо дэмжиж байгаа. Тийм болохоор энийг бол яг өргөн хүрээнд орон дээр тэмдэглэж байна. Энийг ингээд аль болох нэг хүүхэд залуус насны ялгаагүйгээр хүн болгонд яг тэр нэр төр гэдэг зүйлийг асааж өгөх нь хамгийн чухал юм л да. Тэгэхээр одоо жишээлбэл тэр одоо жишээлбэл зөвхөн хувь хүний асуудал биш гэх нь юугаар баталж болох вэ гэхээр жишээл одоо ингээд банкны зээл гэдэг тийм. Банкны зээл гэдэг чинь хүн болгон өөр ингэсэн үн цэнтэй. Тэр үн цэнийг юугаар хэмжих вэ гэхээр одоо бид хэмжүүр байхгүй байхгүй. Одоо ч банкнаас нэг нөхөр зээл авчаад зээлээ ямар нэгэн байдлаар аргагүй төлөхгүй ингээд яваад өглөө. Завшлаа. Энэ бол нэр төрөгүй амьдралын нэгэн энгийн жишээ байхгүй. Тэгээ тэр хүн дараагийн удаа тэр бол нэр төрөө алдсан юм чинь, нэр нь хугарцсан юм чинь, дараагийн удаа тэр зээл авч чадахгүй бөгөөд яг нийгэмдээ хүн шиг байж чадахгүй үйл зүй ёсоор. Манай нэг нь одоо болохоор яг тэр нэр төрөө эрхэмлэх тэр тогтолцоо ойлголтууд нь нийтээр ингээд алдагдсан болохоор яг нэг одоогийн бидний яриад байгаа нөгөө нэг гэмтрэг болон нөгөө нэг авилгал гэдэг чиг эндээс ихтэй ууш харах гэдэг байна тийм. Тийм болохоор энийг зөвхөн хувь хүний төвшөнд биш, хүүхд залуучдын төвшөнд, боловсролын байгууллагын төвшөнд биш, бизнесийн байгууллагын төвшөнд ч гэсэндээ нэр төртэй байх ёстой. Байгууллагч өөрийн үн цэнийг хадгалахын тулд нэр төрөө эрхэмлэх ёстой. Эрхлэхийн тулд нэр төрөө эрхэмлэдэг байгууллага бол авилга бол өгөхгүй байж чадна. Түүнээс зүгээр авилгаа битгий өгөр авилга авбал гурав гэж огтлон тэгнэ гэдэг юм бол тэр бол шийдэл бол биш байгаа байхгүй. Тийм болохоор худалдаа ажлын хэмжих гэсэндээ энэ дэр маш талаацтай бүрэн дэмжиж яг өөрийн гишүүн байгууллагын хүрээнд нэр төрөө эрхэмлэх амдгаа оюулаа бизнес амдгаа тэрийг үргэлж тэр маш өргөн хөдөлгөөнд хамруулж бүр илүү өргөжүүлж хүч оруулж байгаад бас таатай байгаа. Тэгэхээр нэр төр бол бас л бизнесийнхний бас адилхан асуудал болчихлоо шүү дээ. Тэгэхээр ямар антаа хэлээ бизнесийн даяар мөрдөх бизнесийн амдгаа гэдэг. Тэгэхээр бизнесийн хүрээнийхэн маань юу гэдэг асуудал дээр ямар байр суурьтай ханддаг юм бэ? Тэгэхээр энэ нэр төрөө эрхэмлэх өдрийг Монгол улсад 3 дахь жилдээ тэмдэглэж байна. За энэ удаагийн одоо бас ажил маань нэлээд далаацтай өргөн хүрээнд яам төрийн зүгээс анхаарал нэлээд хандуулж байгаа байна. Мөн түнчлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өөрийнхөө хэмжээнд болсон нийт гишүүдийнхээ дунд нэр хүндээ хадгалах, нэр хүндээ эрхэмлэх, нэр хүндээ хамгаалах чиглэлээр идэвхтэй байх ёстой. Энд оролцох хэрэгтэй гэдэг үднээс уриалга гаргаж өөрсдөөсөө танхим маань өөрөөсөө эхлүүлж байгаа. За бид энэ ажлыг дэмжиж ерөнхийдөө 3 чиглэлийн ажлууд төлөвлөж байна. За нэгдүгээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимны нийт ажилтнууд
энэ өдөр буюу 20-ны өдөр өглөө худалдаа ажлын танхимд нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Энэгээр Монголын үндэсний худалдаа ажлын танхимын бүх ажилтнууд нэр төрөө эрхэмлэх бизнесийн салбарт худалдаа ажлын байгууллагын хэмжээнд одоос үлгэр жишээ болох бизнес ажлах явж байна. За түүнчлэн энэ өдөр бизнесийн салбарыг төлөөлж 20 аж ахуй нэгж бизнесийн амдгаад гарын үсэг сурна. 20 нь 20 аж ахуй төлөөлж ер нь бол цааш энэ өдрөө даан сурж байна. Өнгөрсөн жил өнгөрсөний дараа болж тэр бид нөгөө тэр ч одоо Монголд аж ахуй эрхэлж байгаа бүхий л байгууллагууд бид нэг зааланд авцаад бүгд зурулнаа гэдэг энэ бол багтахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид энийг нөгөө ёслолын талаас нь харж хэлж байгаа. Монголын бизнес эрхлэгч маань сүүлийн үед нэлээд хариуцлагатай болцгооцсон. Үүнийг тодорхой ойлгох юм бол global impact буюу одоо дайны дэлхийн гэрээнд манай бизнесийн бүгд гараа сурлаа. Энэгээр нийгмийн хариуцлагыг илүү ухамсарлаж, нийгмийн сайн сайхны төлөө, эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө их сайн ажиллацгааж байна. За мөн одоо HIC гэдэг одоо энэ авилгын эсрэг түншлэлд бүгд нэгтгэцгээгээ. Сая Монгол улсад дэлхийн эдийн засгийн форумынхаа ярьж энэний анхны орлогыг Азийн хэмжээнд тооцогдоод том орлогыг Монгол улсад хийгээд явлаа. За энд одоо бид бас бизнесийн салбарын авилгын эсрэг, авилгагүй бизнесийг бий болгохын төлөө өөрсдөө санаачлал тавьж, өөрсдөө анхаарал тавьж ажиллахыг уриалж байгаа. Энэний гурав дахь зүйл бол яхахгүй нэр төр. За бизнес хийж байгаа хүмүүс маань өөрсдөө нэр төрөө эрхэмлэх, бизнесийн удирдагчид, бизнесийн байгууллагууд хүндэтгэлтэй байх. Үнэхээр одоо үүдээ бизнесийн компани захирлаас гадна тэр байгууллагын харуул, жижүүр бүхэл хүн өөрөө нэр хүндтэй байж, өөргөө хүндэтгэж, бусдыг хүндэтгэж чадчихэж тэр байгууллагын нэр хүнд өөрөө брэнд болно. Тэр байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ. Ийм учраас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бүх гишүүдтэй бизнес эрхлэгч нартай нэр төрөө эрхэмлэх өдөрт нэгдэх, энийг байгууллагууд дээр тэмдэглэхийг байгууллагын удирдлагууд нь ажлуудаа энэ талаар нэр төрийн талаар, нэр хүндийн талаар ярилцлага хийхийг уриалж байгаа юм. За түүнийхээ төлөөлөл болгож 4-20 гэж таны асуудаг юу гэхээр Монголын хэмжээнд бас боломжийн иргэдийнхаа дунд нэр хүндтэй гэж ойлгогддог хүндэл хүлээсэн 20 аж ахуй нэгж төлөөлөл болж энэ өдөр бидний зохион болж байгаа төвлөрсөн арга хэмжээнд дээр гарын үсэг ёсол төгөлдөр дуурах юм байгаа. Тэрнээс Монголын бизнес эрхлэгч маань нэр хүндээ хүндэтгэх, нэр төрөө эрхэмлэхийн төлөө бүгд нэгтгэж байгаа сандагтай байгаа. Өнөөдөр би нэр төрөө эрхэмлэхийн төлөө үлгэр жишээ болж байгаа олон бизнесүүдийг бид дурдж чадна. Энэ хүмүүсээ олон болоос нэмэгдээсэй гэдэг санаачлагаар худалдаа аж үйлдвэрийн танхим нэгдэж байгаа. За эрхлэгчнүүд маань одоо бас энэ ажилд энэ санаачлагад илүү гүн үнцгий орж өөрийн байгууллага дээр нэр төрөө эрхэмлэх өдрийг өргөн хүрээнд зохион байгуулахыг тав хүнд бас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас уриалах байна. За дарчин дуртахад бас манай НТV телевиз даяар мөрдөх бизнесийн амтайг бас тангараг өргөчихсөн байгаа. Тэгээ ер нь альва тангараг өргөн гэдэг бол тангарагаас няцна гэдэг бол энэ байж болшгүй зүйл те. Тэгэхээр мэдээж хэрэг сайн хажуугаар саар юм зөндөл байдаг те. Бизнесийн байгууллагууд одоо ямар нэг найдваргүй байдал нэр төрөө алдчих гэдэг юм уу те. Цэвэр шудраг ажиллаагүй нөхцөл байдал бол зөндөл байдаг штэ те. Хэрвээ одоо амтаа тангараг өргөцсөн нөхцөл болоод мэдээж хэрэг хүн бас тангараг өргөсөн хүн бас тэрнийхээ араас явах гэж тэрнийхээ ард гарах гэж зүтгэдэг те. Тэгэхээр энэ бол бас харахгүй бизнесийн хүрээнийхэнд өнөөдөр бас заашгүй хийдэг шаардлагатай зүйл болоо гэж би бодож чинь. Тэгээд энэ үйл ажиллагаанд олон одоо компани аж ахуйн нэгжүүдийг хамруулаасаа гэж би хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр Монголын нийгмийн хөдөлгөгч хүч болсон за ирээдүй болсон Монголын оюутны холбоо энд бас нэгдэж байгаа юм байна. Тэгэхээр оюутнууд маань нэр төрийн асуудал дээр хэр зэрэг одоо хянамгай ханддаг юм бэ? Яагаад ингэж асууж байгаа юм бэ гэхээр мэдээж хэрэг одоо оюутны наснаасаа тий хийж бүтээх бүхэл одоо юмны суурь тавигддаг штэ тий. Энэ суурь одоо бат бих тавиад нэр төрөө одоо бас үнэн шударгаар хамгаалж явах юм бол ирээдүйн амьдрал нь одоо гэрэлтэй гэгээтэй харагдах байх л та. Тэгэхээр оюутнууд энэ асуудалд ямар байр суурьтай хандж байна? За тэгэхээр нэр төрөө эрхэмлэх дайны дэлхийн өнөөдөр 3 дахь жилдээ Монголын оюутны холбоо зохион байгуулагч нартай хамтарч зохион байгуулж байгаа. Оюутан залуучдын хувьд нэр төртэй амьдрах, ер нь нэр төрийг эрхэмлэх гэдэг зүйл дээр бол залуу хүний хувьд би ч гэсэн өөрөө энэ зүйлд нэгдэж байна. Яагаад тэгэхээр бям гэрэл гэдэг хувь хүн би өөрөө нэр төрөө хамгаалж, нэр төрөө хайрлаж амьдарч ээж насанд их одоо аавынхаа гэр бүлийг тэр овгийг төлөөлнө гэж хувь хүний хувьд ойлгодог. Тэгэхээр яг энэ үзэл суртал, энэ ухамсарыг хүн болгонд төрүүлж чадах юм бол
манай нийгэм өөрөө илүү их хурдцтай хөгжин, илүү их бүтээн байгуул, илүү их одоо энэ гэмт хэрэг хар буруу зүйлүүд маань байхгүй болох юм болов гэж бодож байгаа. Тэгэхээр энэ жилийн үйл ажиллагааны зохион байгуулалтанд Монголын оюутны холбоо боловсролын сайдын гаргасан тушаалын дагуу ихтэй сургуулиуд дээр энэ үйл ажиллагааг одоо дан ганц сургуулийн удирдлага зохион байгуулахаас гадна оюутны байгууллагын салбар байгууллагуудаар дамжуулаад өөрийнх нь сургуулиас төрөн гарсан нийгэм, эдийн засаг, аль нэг салбар соёл урлагт нэр хүндтэй төлөөлөгчдөөрөө дамжуулаад тухайн сургууль дээр хичээл эхлэхийн өмнө тодорхой хэмжээний яриа хийдэг, ярилцлага хийдэг байдлаар өрнүүлэх санаачлагыг гаргаж бас оюутны холбооны ерөнхийлөгчийн тушаалыг бас давхар гаргасан. Дан ганц нэр хүндтэй хүнийг өөрөх соёл урлагч гэдэг юм уу нийгэм тамхицсан хүнийг авчирхаас гадна хичээл орох гэж байгаа эхний пар дээр багш өөрөө санаачлага өрнүүлээд эхний 10 минутыг миний зааж байгаа хичээлийн маань эцсийн дүндээ чамд өгөх гээд байгаа зүйл чинь ирээдүйн амьдралд чинь ийм хэрэг болно. Нэр төр гэдэг бол ердөө хүүхдүүд минь ийм байдгийн байна. Түүнээс биш дуулаад одоо олон танигдсан. Спортоор яваад дэлхийн аварга, олимпийн аварга болсон хүмүүс нэр төртэй байгаа нь сайшаалтай боловч нөгөө талаар нэр төр гэдэг зөвхөн тиймэрхүү сод гоц авьяастай хүмүүс заягдсан байна гэдгийг ойлгох хэрэгтэй болов гэж бодож байгаа. Нэр төр гэдэг бол ерөөсөө л хүнтэй дагаж төрдөг, дагаж байхгүй болдог гэж би ойлгож байгаа. Тэгэхээр бидний одоо нийгэмд ч гэсэн байж штэ. Аав нь архичин бол өө энэ архичны хүүхдүүд. Ээж нь хүүхдүүдийнхээ хувцсыг цэвэр цэмцгээр уранхай заваа явуулдаг бол арчаагүй муу гэрвэл. Хэрвээ аав нь өнөөдөр бүтэн юу гэдэг 20 30 жил хань ижилгүй явж байгаад нэг хүнтэй суудсан. Тэгсэн тэрнээсээ хүүхдтэй болсон чи хүүхэд нь хүн зодддаг гэмт хэрэг өртөж болчих юм бол нийгмийн хандлага гэдэг. Энэ хөөх юм одоо хэдэн жил болсон гэдэг. Манай нөгөөний хүмүүсийн чинь нийгмийг үнэлж байгаа үнэлэмж нэг өөр. 2006 оноос энэ санаачлага дэлхийд даяар өрнөж эхэлсэн боловч монголчуудын хувьд би энийг бодохдоо хэдэн зуун жилийн өмнө өрнөсөн гэж ойлгож байна. Яагаад тэгэхээр бидний зүүр үгэн дотор нэрийг одоо цээрлэх, нэрийг хүндэтгэх асар олон агуулгатай зүүр үг утга санаанууд байдаг. Энэ нь өөрөө хувь хүнийг, нийгмийг эрүүлжүүлэх, хүн өөрөө ямар сайндаа ясыг хугарахаас илүү, нэр хугарахаас илүү ясаа хугалгая гэж өөрийнхөө байдлаар зүүрлж байна. Энэ нь юу хэлж байгаа гэхээр ер нь нэр төртэй байх, нэр хүндтэй байх, хувь хүн өөрөө нэрээ хичээх гэдэг маань тэр гэр бүлийг үнэлж байгаа нийгэмдэх үнэлэмж, хувь хүний нийгэмдээ бие авч яваа байдал энэ болгонтой бүх зүйлтэй хамааралтай учраас би бас өөрөө залуу хүний төлөөллийн хувьд хамгийн гол нь гудамж хүсээ аяхгүй бай, эзэн чихрийн цаасаа хайдгүй бай, тамхиныхаа ишиг хайдгүй байхад энэ зүйлийг л аваад эхлэв. Тэрнийхээ дараагаар аавыгаа хайрладаг, ээжигээ хайрладаг, бусдыг хайрладаг, бусдыг хүндэтгдэг, бусдаар хүндлүүлдэг ийм зүйлүүд рүү ороод явах юм бол Монголын нийгэм, залуучуудын ухамсар, бид бүгдийн бүтээн байгуулалт, бид бүгдийн нийгмийн хөгжил бол дан ганц одоо төрд гарцсан том улс төрчд гэдэг юм уу, засгийн газар толгоолж байгаа хин нэг чи тэрийг хийсэнгүү, энэ энийг хийсэнгүү гэж жагсад цуглаж шүүмжилдэг биш. Хувь хүн болгон өөрийнхөө нэр төрийг эрхэмлээд би нийгэмдээ дад нэг нийгмийн гэр бүлийг зөв аваад явж чадах юм бол энэ нийгэмд ямар том үүрэг орёол одоо гүйцэтгэж байгаа юм бэ гэдэг л ийм л нэг нийгмийн ухамсарыг хувь хүний ухамсарал одоо нэр төрөөрөө дамжуулаад олж авч чадах юм бол бидний хөгжил гадныхнаас дутахгүй болов гэж би хувь хүний хувьд гэж боддог. Тэр энэ өдрийг зохион байгуулагчдын хувьд ер нь 2006 онд анх санаачлагдаад одоо ингээд дэлхийд 2008 онд одоо эхэлж тэмдэглэсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг одоо 2008 онд 21 улс орн нэгдэжсэн бол энэ жилийн хувьд бол 100 мянган одоо залуу удирдагчид энийг одоо удирдах явуулахар болсон байна гэж байна. Манай улс одоо энд ингээд нэгдэн ороод ингээд мэдээлэл солилцож байгаа нь үнэхээр одоо сайшаалтай зүйл. Тэгээд ер нь одоо бусад одоо тэмдэглэж байгаа энэ дэлхийн улс орнуудаас одоо суралцах зүйл юу вэ? Тэд нэр ямар хөө байдлаар энэ өдрийг одоо тэмдэглэл өнгөрүүлдэг юм бол мэдээлэл авах хэрэгтэй. Яг манай улс бол бас нэлээд Монгол улс даяар нэлээд өргөн дэргээд тэмдэглэж байгааг бол саяхан бас бид нэр олон улстайгаа холбогдоход бол дуулгасан. Энэ мэдээ бол маш гайхалтай мэдээ дуулгасан. Баярлалаа гэж Норвегийн ханхугээс бид нарт имэйл ирсэн байгаа. Бусад улсуудын хувьд бол бид нар бол маш жижигхэн зүйлийг л жижигхэн зүйлээс төмөрөө эхэлье гэдэг шиг л тийм зүйлээр эхэлүүлдэг. Бид нар өөрөө Норвегийн ханхуу өөрөө зүгээр л энгийн нэг зүгээр жирийн сургууль дээр очиод яриа хийдэг. Жижигхэн нэг ангид ороод зүгээр яриа хийх. Энэ бол тэдний хийдэг бол хамгийн гол энгийн зүйлээс эхэлдэг. Тэдний бас хийж байгаа бас нэг гол зүйл нь бол dignity wall гэж хийж байгаа. Энэ нь болохоор нэр төрийн самбар.
Энэ нь болохоор бас яадаг вэ гэхээр үнэхээр тэр хүүхэд ангийнхаа нэг хүүхдэд очиод тусалчихсан болвол тэгээ энэ хүүхдийн зургийг нь гаргаад энэ хүүхэд ингэж тусалсан юм биш үү ангийнхантаа. Та нар дараагийн удаа ингээрэй гэд үлгэр дуурайл болох үедээс сургуулийнханд нь мэдээлэл гаргах үүднээс ийм самбарыг босгодог үйл ажиллагаа бас давхар хийдэг. Тэгээ тэрнээс гадна бас 10 жилийн сургуулиуд, их сургуулиудаар очиж яриа хийхдээ уулзалт зөвлөгөөн хийх гэх мэтчлэл ерөнхийдөө бол улс орлогын болгоно өөрсдийнхөө нөхцөл боловсролыг тааруулж үйл ажиллагаануудаа зохион байгуулж байгаа л да. Монгол улсын хувьд болохоор бас Indignity Wall-ыг бас бид нар хамгийн эхлээд 33 дахь сургууль дээр 2011 оны 9 сарын 9-нд очиод бас хамгийн анхны нээлтийг хийчихсэн байгаа. Энэ бид нар яагаад ингэсэн бэ гэхээр дэлхийн глобал залуу удирдагчнаар Монголд 9 сарын 9-10-нд айлчилсан. Энэ үеэрээ бид нар өөрсдөө 33 дахь сургууль дээр очиод Dignity Talk нэр төртэй амьдрах гэж юу юм бэ гэдэг талаар яриа хэлэлцүүлэг хийгээд өөртөө тэнд сууж исэн 33 дахь сургуулийн хүүхд сурагчдаас нь өөртөөс нь тайлбар гаргаж ирээд яриад. Тэгээ тэр хүүхдүүд бол үнэхээр нэр төр гэдгийг юу гэж ойлгож байна, нэр хүндээс ямар ялгаатай байгаагаа бид нар өөртөө яриад. Зарим нь англиар ярьж байна, зарим нь монголоор ярьж байна. Бид нар ингээд бүхэл хүүхдүүдтэй хамтраад ярилцаад энэ яриаг нь хийсэн л дээ. Энийний дараагаар бид нар тэр нэр төрийн самбарынхаа нээлтийг хийсэн. Энд дээр болохоор тэр сургуульд үнэхээр шилдэг ажиллаж байгаа багш нарын мэдээлэл орж байгаа, анги хамт олонны мэдээлэл орсон. Тэгээд тэрнээс гадна сурагчдын мэдээлэл ороод тий. Энэ ер нь нэр төр гэж юу юм бэ? Дэлхийд даяар хэрхэн яаж тэмдэглэж байгаа талаар ийм самбар босгож хөтлөө өөрөөлөө болсон байгаа. Тэгэхээр яг ингээд нэр төрөө эрхэмлэн гэдэг бол их сайхан үг л дээ. Яг ингээд цаа тутгаар нэг үнэн мөн чанараа нь ойлгох юм бол тэгээд нэр төрөө эрхэмлэх дайны дэлхийн өдрийг одоо бид нар тэмдэглэж байна шүү дээ. Тэгэхээр ингээд харахаар яг магадгүй одоо зарим одоо залуу үеийн маань ч гэдэг юм уу их л том юм бодоод ийж магадгүй юм тий. Тэгээд сая бол бас бэмгэрл хэллээ шүү дээ. Ер нь одоо жоохон юмнаас өөрийгөө эхлэх хэрэгтэй. Одоо тэр Норвегийн ханху хакан ч гэсэн одоо ерөөсөө жоохон сургууль дээр өөрөө очиод ярьцлага хийхээс хүмүүстэй дотн харьцаа үүсгэх гэдэг юм уу тий. Энэ бүх жоохон юмнаас эхэлж байна гэж бодож байна. Миний хувьд бол нэр төр гэдэг бол бас хамгийн түрүүнд өөрөө өөртөө үнэнч байхаас эхлэх юм болов уу гэж би бодож байна л да. Та бүхэн надад санал нэг байна. Энэ тал дээр жоохон онцлоглоо холцоо. Зөв. Тэр сая бүдэрэл нэг л юм ярьчихлаа. Нэр төр өөрөө өөртөө үнэнч байх. Тэр бол зөвлөлт яг тэрнээс л эхэлнэ. Тэгээ энэ нэр төр эрхлэх дайны дэлхийн өдрийг тэмдэглэж байгаа юм зорилго нь бид нар сануулж хэлэхгүй бол таныг зөвлөдөө ягаад гэвэл нэр төр гэдэг ингээ ойлгомжтой юм шиг энгийн үгийг ингээ бүгдээр яриад ингээл энгийн юм шиг ойлгомжтой юм шиг тэгсээр нэ бас яг ингээ нарийн ингээд нэг л баригдахгүй ингээд нэг альтраад байгаа тийм. Тэгэхээр энэ дайны дэлхийн өдрийг тэмдэглэж байгаа одоо бодлогын төвшөнд өдөр бүх боловсролын байгууллагуудын төвшөнд тэмдэглэж байгаа. Гэхдээ энэний зорилго нь нэг л юм бид нар санах хэрэгтэй. Нэр төргүй хүн гэж бол байхгүй. Ямар ч хүн байна. Одоо бүр баян хүн байна. Улс төрийн одоо ерөнхий сайд ерөнхийлөгч эсвэл гуйлагч нь зүгээр ажилтан эсвэл шоронд байгаа хүн өгсөн хүн хүртэл нэр төртөө нэр төр заавал байдаг. Харин тэрийг ихэнх хүн мартагнаад явж байгаа. Мартагнаад ч юм уу ингээ зарим буруу ойлгоод ч юм нэр хүндтэй холжоод ч юм уу эсвэл ёс зүйн үснийг тийм ятцсан утгатай ойлгочод явж байгаа. Энэ бол тэрийг сануулж бид нар хэлэх. Тэгээд оюутан сурагчдыг ерөөхдөө бүх хүмүүс нэр төр гэдэг чинь тийм юм шүү. Энийгээ санаарай гэж сануулгах зорилготой юм л да. Өөрөөр хэлбэл тэр хүн болгонд байгаа тэр халыг нь нэр төр гэдэг зүйлийг асааж өгөх өрдөж бүхний даван дуулахын тулд цэвэр арга, цэвэр ёс зүйтэй бизнесмен яхахгүй хэрэгтэй. Энэний хамгийн том чухал зүйл нь бол нэр хүнд гэдэг зүйлээрээ. Бизнес одоо аж ахуйн нэгжийн тухайд аваад үзэх юм бол хувь хүн гэхээс илүүтэйгээр хамт олонны нэр хүндийн асуудал болж хувирдаг. Тухайн бизнес одоо компани захирал одоо болдын нэр хүнд гэхээс илүүтэй тийм ээ. Одоо тэр Genco компани нэр хүнд болдог. Энэ танай телевизээр хэлэхдээ энэ ТV-ийн асуудал гэж ярьж байна шүү дээ. Сэтгүүлчин гэдгээр биш. Тэгэхээр энэ бизнесийн аж ахуйн нэгжүүдийг өнд урайлж өөрсдөө сайн дурын үндсэндээр санаачлахаар нэгдэж гэдэг зорилго маань энэ явж байгаа. Компани захирал ирээд гараа үсэг зураад ёслол үйлдэл явахтаа чухал биш байгаа юм. Аж ахуйн нэгжүүд нь өөрсдөндөө болцоотой хэлбэрээр нэр хүндээ эрхэмлэх ажилтнууд маань сэтгэл ханамжтай байх. Энэ бол боломжуудыг санаа гаргаж хөрөхтэй танки маань үзэж байгаа. За мэдээж би бас залуу хүний хувьд бас нэр төрөөр эрхэмлэх өдөртөө холбоодуулсан бацаахан бид нар Twitter дээр байнга ярилцдаг. Энэ нөхцөл нэр төр гэдэг маань яг юу юм гэж залууч их маргаж яадаг. Хамгийн зүгээр чухал зүйл бол биднээс одоо бодож байгаагаар бол нэр төр гэдэг бол хүний туулж өнгөрүүлсэн түүх эргээд харахад залуу хүний хувьд бол хүсэл тэмүүлэл. Тэр хүсэл тэмүүлэл цэвэр, ариун илүү холыг харсан тийм байх хэрэгтэй гэж хувьдаа бодож авдаг. Тийм учраас энэ өнөөдрийн бидний яриад байгаа нэр төр эрхлэх өдөр дээр залуучууд нэлээд санаачлахтай идэвхтэй оролцож байгаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын ажилтнууд, мэрэгчлэтнүүд, бизнес эрхлэж байгаа залуучууд бүгд одоо энэ дээр
сэтгэл санаа нэгтэйгээр саналаа нэгтгэж бүр тэр байтугай манай танхимын ажлууд хүртэл одоо ажил дээр бидний зохион байгуулъя. Нээлттэй байдлаар зохион байгуулъя. Гаднаас хүн авчирч урьж энэ нэр төрийн талаар яриа хийлгэе. Өөрсдөө бас тэрийг нэгэндээ ярий гэдэг ийм байдлаар хүмүүс хандж байна. Олон энэ улс орон маань хөгжихийн хэрээр бас түүнийг дагаад хүмүүсийн юмд хандах хандлага маань их өөр болж байна. Хамгийн том чухал зүйл бол хандлага гэж явдаа боддог. Тэгэхээр хандлагын хувьд бол бас манай хүмүүс иргэд залуучууд маань зөв зүйлийн тухай бодох, зөв зүйлийн талаар мөрөөдөх, зөв зүйлийг бусдаа үлгэрлэж урайлах юм байдал бий болж байна. Энэний хамгийн чухал зүйл бол хүн нэр төрөө хамгаалж, нэр төрөө сэвтэхгүй байх. Энэ зүйлийг одоо энэ залуучууд анх санаачлаад өнөөдөр 3 дахь жилдээ тэмдэглэж байгаа бодолд манай Монголын үндэсний худалдаа ажил дээр тавьсан хувьд бол их баяртай хандж, энэ залуучдаа дэмжиж, энэ ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, Монгол хүмүүхэн өөрийгөө хүндэтгдэг, найзыгаа хүндэтгдэг, бусдыгаа хүндэтгдэг байгаасаа бие биендээ итгэдэг байгаасаа гэдэг зүйлийг энэний цаад бид бас зорилго болгож энэ арга хэмжээнд оролцож байгаа маа. Гэлгээ. Ер нь бол альва нэг мэдээллийг байн голж авна гэдэг бол тэр хүн цаашаага улам боловсрахыг хэлнэ баг гэж би бодож байна. Тэр 2-3 жилийн өмнө яг энэ асуудлаар бас би сурчлага хийжсэн. Тэгээд ерхий боловсролын сургууль дээр очиод 3 дугаар ангины 2 дугаар ангины тийм насны хүүхдээс нэр төр гэж юу юм бэ? Чи энэ талаар мэдхүүхээр сараагч, ариун агч гэдэг юм уу те? Ер нь бол хүүхдүүд бол ер нь энэ талаар нас ойлгодог те. Тэгэхээр энэ талаарх бас зөв мэдээллийг өгнө гэдэг бол энэ бол хамгийн том одоо энд оролцож байгаа хөрөнгө оруулалт гэж ярьдаг шүү дээ. Бид нар том зүйл болоо гэж би бас бодод байна л да. Энэ дээр яг нэр төргөө яг саяын хүүхдэд жишээлбэл одоо би магадгүй хүн болгоны мэддэг нэр төрийн одоо яг миний нэр төр ихээр санаанд орж байгаа нэг жишээ байдаг л да. Одоо яг саяын хүүхдүүд бол ингээд тайлбарлаад хэлчих юм бол заавал од хүн нэр төртэй гэсэн ойлголтыг засч болох. Жишээлбэл одоо 2-3 жилийн өмнө нэг 25-аар нэг танаа тоныгоор гарсан нэг тунгалаг гэдэг хүн байсан да. Санаж байна те. Тэр хүний яг тэр нь хэлжсэн үг, тэр хүний амьдрал яг одоо ингээд бодохоор яг нэр төр гэдэг яг нэр төртэй амьдарч дууссан хүн бол тэр тунгалаг гэж үсгөө баг те. Тэр хүн хэлжсэн үг саанд ордог. Ямар ч ядуу хүнд савн олддог байхгүй хэлжсэн шүү дээ. Тэгээд тэр хүн ядуудаа биш. Хамгийн гол нь яг тэр мөчн яг нэр төртөөр л өнгөрөх хэрэгтэй байна. Тэгэх юм бол тэр урт байна уу, богино уу? Ямар ч сан тэр хүн бол 80, 90, 100, 120 наслаад бүтээсэн юм шиг, бүтээгээгүй юм шиг, яасан юм шиг эргэлзээтэй тийм хүнийг бодвол нэр төртөө асаад дуус яг тийм л байх хэрэгтэй. Тэгээ хүн болгоо яг тийм гэж тэр шиг нэр төрөөр хэмжиж явах юм бол энэ нийгэмд гэдэг жижиг сажиг бүхэн л хүртэл аяндаа алга болно л доо. Тэгээ 3 жилээс энэ өдрийг тэмдэглэж байгаа өнгөрсөн 2010 онд бас тэмдэглэн өнгөрсөн. Энэ жилийн хувьд бол онцлог юу вэ? Ер нь боловсрол цаашрын ухааны яам бас оролцож байна гэдэг лидийн байгууллагуудаас нэгдэж байгаа бах те. Тэгэхээр улам л одоо жил ирэх тусмаа энэ үйл ажиллагаа маань нарийсаад илүү одоо үр дүнтэй те илүү мэдээлэл хүмүүст өгөх ийм зарлага агуулж байгаа те. Ерөнхийдөө энэ жилийн хүрээнд бол бид нэр бол бас том байгууллагатай хамтарч зохион байгуулж байгаараа нэлээд өргөн хүрээнд болж байгаа. Боловсрол саяжийн тооны яам, Монголын эдийн засгийн форум, Монголын худалдаа ажил төрийн танхим, Монголын оюутны холбоо гэдэг те. Тэрнээс гадна бид нарыг дэмжиж байгуулах зорилгоо GCI гэдэг олон нийтийн байгууллага болж байгаа. Бас Готракт гэх бас залуучуудын байгууллага бас байгаа. Эдгээр бас бүгдээрээ дэмжиж, бүгдээрээ ажлын хэсэгт нь ороод ажиллаад явж байгаа. Гадна дэлхийн эдийн засгийн форумаас санаачлаад явж байгаа бас дэлхийн эдийн засгийн форумын Young Global Leader-уудаас санаачлаад явж байгаа болохоор Global Shapers Community гэдэг 30 хүртэлх насны аль хэдийн нийгэмдээ байр суурь одолцсон, нийгэмдээ нөлөө үзүүлэх бүхий хүмүүсийг бас нийлүүлсэн тийм бас community бид нар үүсгэж явж байгаа. Энэ бас байгууллагын гишүүд маань бүгдээрээ дэмжиж оролцоод ерхий боловсролын сургуулиуд болон ихтэй сургуулиуд дээр бас бид нартай хамтран яриа хэлэлцээ хийх, үүнд оролцох ажил дээр бол бас гүн тусалцаа үзүүлж оролцож байгаа. Тэрнээс гадна бид нар бол ингээд одоо ингээд юу нэгээд штэ их оюутнууд ерхий боловсролын сургуулийн сурагчид гэдэг залуучууд гэх бас зөндөө олон том бүлэглэл зөндөө олон хүмүүсийн төлөөлөл байна. Би жишээлбэл одоо их сургуулаа төгсчихсэн. Тэнгүүттэй оюутны ч сурагч ч штэ залуучууд гэдэг төлөөлөлд орж байгаа. Энэ залуучуудтай бид нэр зориулаад 20-ны өдөр бас Petrovsk компани байран дээр бас залуучуудын дунд нэр төр гэж юу юм бэ? Нэр төрөө эрхэмлэх гэж ямар чанартай байх юм бэ? Цаашдаа энэ арга хэмжээг эрхэн цөмөрөд зохион байгуулж авах бай. Ганцхан энэ сууж байгаа хүмүүсийн төлөөлөл биш те. Монгол улс даяараа хүн болгон дор дороо оролцоод зохион байгуулад явдаг болёо гэдэг уриалгын нэгдсэндээр залуучуудын дунд бас нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа. Энд сонирхсон бүх хүмүүсийг ирж оролцохыг хүсэж байна. Залуучууд заавал залуучууд гэлтгүй ийм бүхэн дуртай хүн болгоно ирж оролцож болно. Гол нь суудлын маань таа хязгаартай. Та бүхэн эрсдэл ирэх тусмаа л энэхүү арга хэмжээнд маань бас оролцож өөрсдийнхөө дуу хоолойг олон түмэнд бас
таниулах боломжтой шүү. Энэ бас бид нар хилэлцүүлгийг ганцхан бид нар тэр хүмүүсийн дунд хийгээд явуулахгүй. Бид нар бас дахин ертөнцид шууд дамжуулахаар бас ингээд бэлтгэл хангаж ажиллаж байна. Тэрнээс гадна танад NTV телевизтэй хамтраад бид нар энэ нэвтрүүлгийг хилэлцүүлгийг бичээд дараад нь нэвтрүүлэг болгоод бас гаргахаар хамт ажиллаж байна. Тэгээ бас бид нар Dignity Day бүтэн өдрөө 20-ны өдөр зохион байгуулж байгаа бүхэл арга хэмжээнүүдийг бичлэг хийлгүүлээд архивжуулаад бид нар бас телевиз Монгол гэдэг шинээр багласан телевизээр бас дамжуулан гаргана. Тэрнээс гадна бид нар бүх хийсэн бичлэгүүдийнхаа базаад видео болгоод бүр нийт дэлхийд даяар зохион байгуулж байгаа бас зохион байгуулагчныхаа хороонд бас илгээх хэрэгтэй байдаг. Тиймэрхүү ажлуудыг бас бид нар бас цаашдаа санаачлаад явж байна да. За баярлалаа. Тэгэхээр энэ ташимд бас телевиз рекламчид манай телевиз бол ерөнхийдөө 80-90% нь одоо залуучуудад ажилладаг тийм. Тэгэхээр 100 гаруй хүн уран бүтээлчд ажиллаж байна. Тэгэхээр манай телевиз бас энэ даяар мөрдөх бизнесийн яндраа тангад бас ингээд нэгдэн орсон байгаа. Тэгээд бас бид бас үзэгчдэдтэй тийм зөв үнэн шударга зөв мэдээллийг одоо ямар нэг олон талын их сурвалжтай ингэ хүргэхээр одоо энэ зорилго ажилтдаг юм телевиз байгаамаа. За баярлалаа. Тэгэхээр ер нь одоо нийгмийн одоо аль нэг асуудлыг шүүмжилтэй талаас нь харах юм бол өнөөдөр бидэнд одоо бүхэл зүйлийг шүүмжлэн те бүхэл одоо салбарт шүүмжилтэй хандж байгаа зүйл байна. Яг нэр төр гэдэг дээр бол яа харахгүй энэ бол би энэ өдрийг ингэж тэмдэглэж энэ хөтөлбөрөнд оролцож байгааг бол маш их дотроо бол их баяртай хүлээж авч байна л да. Тэгэхээр яа харахгүй нэр төр гэдэг асуудал маань манай одоо энэ зах зээлийн нийгэм шилжсэн энэ үеүүдэд бол одоо доошоо орсон гэж хэлж болно да. Ер нь бол тийм нэлээ одоо алдагдсан энэ асуудлыг одоо иргэн ингэж сэргэж ярих хэрэгтэй болсон цаг үе бол яхахгүй энэ өдөр ирчихжээ. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо энэ өдрийг тэмдэглэхдээ айл одоо шүүмжлэлтэй талаас нь хандаад ингэж ярих биш. Ерөнхийдөө одоо санаачлаг өгөхтэй залуучуудаа мэдээлэл өгөх зөв тал руу нь одоо ингэж залах тэр асуудал дээр илүү их төлхөө анхаарч ажиллаж байгаа юм байна гэдгийг мэдээллийг би авлаа. Тэгэхээр энэ талаар та би залуучууд маань бас энэ Баян дэлхийн нэр төрийн эрхэмлэх өдрийн талаарх мэдээллийг бидний ярилцлагаас гадна бас Монгол Dignity-г орг гэдэг вебсайтн дээр бас энэ үйл ажиллагаатай холбоотой бүхэл мэдээлэлүүд бас байгаа. За өмнө хийгдэж исэн үйл ажиллагааны талаар ч гэсэн бүхэл мэдээлэл авах боломжтой. Тэгээ энэ нэр төрийн эрхэмлэх Баян дэлхийн өдрийг бас яг энэ зохион байгуулах хооронд бол дандаа залуучууд ажиллаж байгаа. Одоо бидний эдэн нөхөд за мөн одоо бидний цаанал маш олон байгууллагын залуучууд төлөөж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ Баян дэлхийн нэр төрийн эрхэмлэх өдрийн гол санаа бол одоо энэ нийгмийг хөдөлгөж байгаа нийгэмд өнөөдөр бас идэвхтэй байгаа хүүхэд залуучууд руугаа илүү анхаарч тэднэрт одоо фокус өгч тэдний одоо ирээдүйн амьдрал нэр төртэй амьдрахад нь илүү туслах мэдээлэл өгөх зорилгоор бол хийж байгаа гэж ойлгож байна. Тийм ч учраас өнөөдөр манай Монгол улсын нийтдээ ихтэй сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд маань одоо зөвхөн сайдын тушаалыг хүлээгээд байх биш. Энэ өдрийг өөрсдөө илүү үр дүнтэй өнгөрүүлээч гэж та бүхэнд бас би нэвтрүүлгийн ихэнд бол уриалсан. За ер нь бол үр дүнтэй өнгөрүүлэх ямар одоо шалтгаан байна вэ гэхээр өнөөдөр тухайн сургууль бас өөрийгөө оюутнуудтайгаа байнга уулзах. Эсвэл захирал нь өөрөө яагаад оюутнуудтайгаа нэр төрийн талаар ярьж болохгүй гэж. Эсвэл одоо түрүүн бас Бямбэрлиг сайхан санаачлал гаргалаа. Энэ санаачлагыг бас та бүхэн бүгдээрээ дэмжээсэй гэж бодож байна. Яг 10 сарын 20-ны өглөө энэ манай багш нар ялангуяа телевиз үзэж байгаа багш нар эхнийхээ цаг дээр энэ 10 минутыг юм уу 15 минутыг яг нэр төрийн эрхэмлэх асуудлаар багштаа өөрийнхөө үзэл бодлыг бас хилцүүлгэж хичээлээ түр амраагаад бас нэг өөрийнхөө үзэл бодлыг оюутнуудтай хуваалцах юм бол энэ хичээлийн цаг бол нэлээд өөр дүнтэй эхний цаг бол их бодиттой өнгөрөх болов гэж би бас бодож байна. За мөн одоо захим ертөнцид энэ олон залуучууд энэ нэр төр эрхэмлэх аяны талаар нэлээд мэдээлэл өгч байгаа. Энэ захим ертөнцөөр бас залуучууд маань илүү их сүүлийн үед холбогддог болсон байна. Тийм учраас энэ чиглэлээр бас мэдээлэлээ солилцож бид нартай бас манай Баян дэлхийн нэр төрийн эрхэмлэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгтээ байнгын холбоо тогтоож бидний үйл ажиллагаас дэмжиж ажиллана хаа гэж бодож байна. Оюутны албаныхан. Тэр нь энэ өдөр өөрөө маш олон жил одоо юу гэдэг 3 дахь жилдээ үйл ажиллагаа болгож байна. Оюутны байгууллагууд бас оролцож байгааг бас хүлээж байгаа. Тэгээд эх жилээс бас илүү их оюутны байгууллага, оюутнууд өөрсдөө санаачлаг гаргаад дан ганц ус захирамж тушаал зохион байгуулах хорооны хийх байгаа ажлыг хэрэгжүүлэхээс гадна өөрсдөө бие даан санаачлаг гаргаж нийгэмд илүү их идэвхтэй, илүү их массыг хамруулсан, илүү их бусдад ойлгуулах хэлбэрээр зохион байгуулалт илүү үр дүнд хүрэх болов гэж бодож байна. Хамгийн гол нь миний хувьд бол энэ үйл ажиллагааг хувь хүн өөрөө эхлээд ойлгох, дагаад дараагийн хүнийг, маргаашийн хүнийг, нөгөөдрийн хүнийг ойлгуулах гэдэг байдлаар илүү их хандаасаа гэж бодож байгаа. Дан ганц өнөөдөр Бямбэрлэг гэдэг юм уу, Бацаахан гэдэг
хүн нэг 30 хүнтэй ангид очиод энэ яриа хийгээ 30 хүн 30-уулаа за нэр төр гэдэг бол ийм байна гэж ойлгоод гард болоход энэ 30 хүн маргааш нь нөгөө ангийнхаа 30 хүүхэдтэй эргэж яриад нэр төрийн талаар бас ярилцаад энэ төрлийн төлөө амьдрах, энэ төрлийн төлөө хүсэл санаачлаг гаргаж хувь хүнийхээ зүгээс тэр иргэний одоо зүгээсээ ч тэр илүү их санаачлаг гаргаад нэгдээд ухамсартайгаар хандах юм бол бас бидний нөгөө нэг болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйл маань эргээр сайхан болно гэдэгт бас найдаж байгаа. Тэгэхээр залуучуудаа бас уриалаад хэлэхэд цөмөр бас нэр төртэй амьдрахын тулд өөрсдөө илүү их ухамсартай, бие хүн болон төлөвшөх, илүү их сайн зүйлийг мэддэг байх, нийгэмд буруу зүйлийг хийхгүй хичээдэг байх, бусдад зөв үлгэр дуурайл болдог байх гэх ийм сайхан төлөөний нэг хэсэг залуучууд бас бүртгэжтэй байгаа гэж бодож байна. Тэгээ би бас залуучуудаа бас уриалаад энэ нэр төрийн эрхэмлэгт аян дэлхийн өдөрт нэгдээд өөрийнхөө хажууд байгаа автобусанд суухдаа хүртэл тэр өнөөдөр аян дэлхийн нэр төрийн эрхэмлэгт гинэ кондуктор та өнөөдөр бусдаа зөв харилцаарай гэдэг. Энгийн зүгээр харилцаанаас ихтэй бүх зүйл маань зөв өрнөсөө л гэж бодож байгаа. Тийм учраас залуучуудаа ч гэсэн мөнгө төлөөд автобусандаа суух, карта үзүүлээд суухдаа хүртэл за би энэ байна ихчээ танд энэ өдрийн мэндийг хүргэе сайхан амарсан уу гэдэг энгийн сайхан харилцаагаар энэ өдрийг цөмөрөө нэг нэгэндээ сайн байна уу та баярлалаа гэдэг энэ хоёрхан сайхан сэтгэлийн үгээр өрнүүлээд эхлэх юм бол энэ чинь хувь хүний өөрөө бас нийгэмд амьдарч байгаа оролцож байгаа оролцоо нэр төрийг эрхэмлж байгаа эрхэмлэлийн одоо мөн чанар нь болов гэж хувь хүнийг үзэж байгаа. Тэгэхээр энийг л бас залуучуудаа танад хэлээд дамжуулж уриалж байна да. За баярлалаа. Тэгэхээр түрүүн бас бацаахан хэлжсэн. Ер нь бол энэ өдөр бол маш зардал чирэгдэл багтаа өдөр те. Олон одоо янз бүрийн одоо санхүүгийн асуудлуудад нэг тийм том одоо шийдвэрлэж болохгүйгээр шийдвэрлэхгүйгээр тийм асуудал бол байхгүй. Мэдээж хүн болгон нэгдэх боломжтой. Хүн болгон одоо оюун санаагаараа зүрх сэтгэлээрээ яс суртахуунаараа нэгдэх юм боломжтой юм өдөр те. За тэгэхээр бизнесийн байгууллагууд бас энд ингэж идэвхтэй оролцож байгаа. Өнгөрсөн жил худалдан ажилтны танхимын танай байгууллагаас оролцож ирсэн үү? Яг танхим бол альбаасаар оролцоо. Энэ жил альбаасаар оролцож байна. За манай залуучууд бүгд л ярьж байна юу. Тэгэхээр өнөөдөр амьдрал итгэл суларж явах шиг хандлага байдаг. Манай монголчуудын дунд. Тэгэхээр энэ нэр төрөө эрхэмлэх гэдгийг цаана өөртөө итгэл, өөртөө итгэх хамгийн том хүчээ явж байгаа зүйл байгаа. Тэгэхээр би одоо автобусанд ороод мөнгөө төлж чадна гэдэг итгэлтэй байна. Би ажиллаа сайн хийгээд амьдралаа явуулж гэнэ гэдэг итгэлтэй байна, тийм ээ. Би сайн сураад, онц сураад, ээж авдаа туслаад эх орныхоо өмнө өөрийнхөө хийж чадах ажлаа хийгээд амьдрын гэсэн итгэлтэй болж байгаа залуучууд. Энэ итгэлийн цаана өөртөө итгэх буюу нэр хүндээ эрхэмлэж би сайн ажиллахын тулд, сайн төгсөхийн тулд, сайн хүн байхын тулд өөрийнхөө нэр төрийг хадгалж явах хэрэгтэй гэдэг тийм ухамсар ойлголт яг энэ цаана гарч ирж байгаа шиг байна. Үнэхээр одоо өвлийн оройны Утаадаа Улаанбаатарчгийн амьдралаар манай монголчууд залуучууд амьдраад байгаа харамсалтай. Тэгэхээр яг үндэ энэ яагаад энэ Монголд маш харьцангуй өргөн давлгаатай юм зохион байгуулалт ярьж байгаа. Тэгэхээр энэ давлгаа үүсэж байгаа цаашлтаа гэхээр хүмүүс монголчууд нь сүүлийн үед ажиллаж байгаад өөртөө итгэл энэ хандлага маань маш их болж байгаа юм. Тийм учраас энэний цаана би чаднаа, би ард нь гарч чаднаа, би дийлнэ гэдэг утгаар сэтгүүгээрээ тэрний ард залуучууд, монголчууд нь нэр төр эрхэлж чадж энэ хандлага маань улам энийг хэн нэгнээр хэлүүлэхээс цаашид өдөр болгон ганц энэ 10 сарын 20-ны өдөр өдөр болгон нэр төр эрхэлж, өдөр болгон өөртөө итгэж, бусдад итгэж ингэж явбал энэ нэр төр эрхэлж байгаа, эрхэлж байгаа хэлбэр нэр төр эрхэмлэх санаачлаг бодит үйл явдлах гэж би бодтой ойлгож байна. Тэгээд бас нэвтрүүлгийн цаг төгсөж байна. Бизнесийн салбарыг дахиад уриалгаад энэ компани захирал гарын үсгэж суулж ийн бизнес амдгаад нэгтгэхээс илүүтэйгээр хамт олноороо нэг өдөр ярилцаж суугаад нэр төр гэж юу вэ бидний хувьд? Манай байгууллагын нэр төр юу вэ? Манай гол бүтээгдэхүүн брэнд маань одоо нэр төр. Тэр брэндээс гадна манай хамт олонны нэр хүнд, хамт хувь хүнийхээ нэр хүндийг хадгалж хоорондоо саналаа солилцож ярьж нэг өдрийг өнгөрөөр гэж бизнесийн байгууллагуудаа уриалах байна. За мөн одоо бас энэ цахим боловсролын хийж байгаа ажилд оролцох. За мөн одоо Монголын эдийн холбоо, боловсролын цахим боловсрол лекц уулзалтанд очиж нэр төрийн талаар, нэр төрийн эрхэмлэх талаар өөртөө итгэлтэй байх талаар бас залуучууд бизнесийн маань очиж лекц үүш хөрөн боломж байгаа. Энэ талаар бид бас цахим боловсролтой яриад холбогдох аж ахуйн нөхцөл бас санал хүсэлт тавьж явж байгаа. Ийм учраас манай
тэр сайтаар холбогдоод мэдээлэл аваад тэн дээр байгаа хувцаар холбогдоод харилцах болцоотой байгаа. Ингээд бизнес салбарынхаа нэр төрөө эрхэмлэхийг, нэр төрөө эрхлэх өдрийг өргөн хүрээнд тэмдэглэхийг тав хүндээ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг төлөөлж уриалж байна. За баярлалаа. Яагаад санхүүжилт бага ордог вэ гэдгийг тайлбарлав. Тэгээ энэ 10 сарын 20 шүү дээ. Нэг өдөр тэмдэглээд дуусгаж байгаа юм биш. Энэ өдөр зөвхөн танилцуулж сурчлаа. Сануулах өдөр байхгүй. Ингээд ойлгуулах гэхээр бас арай биш. Хүн болгонд нэр төр байдаг тийм. Төрөхөд хамт төрдөг, өвөхөд хамт өвхдөггүй зүйл бол нэр төр. Өвсөн ч гэсэн нэр төр үлддэг тийм. Үеийн үед үлдэн. Чингис хааны нэр төр одоо ч гэсэн амьдарсаар байгаа. Хүн болгонд амьдардаг. Тийм болохоор тэр нэгэн сануулах юм чинь хүн болгонд байгаа юм чинь зөвхөн шүдэн зэрэгтэй байхгүй. Түүнээс бид нар ингээд мод төлөө өрдөөд ингээд зардал мартал орохгүй. Тийм болохоор бизнесийн байгууллага хөвчсөндөө одоо ихэнх уриалж байгаатай адилхан одоо ингээд гарын үсгийг зурхын тулд заавал одоо юу гэдэг нь хүчээр очиж байгаа юм шиг биш. Зүгээр л өөрт нь байгаа нэр төрөө санаад зөвхөн ингээд мартгансан байсан зүйлээ санаад ирээд бодоход л хүн өөрөө ирэхгүй зурхаар тэртээ дөрвөө өдөр болго нэр төрөө эрхэмлэл явж байгаа бизнесийн зөндөө дүүрэн байгаа байхгүй ихэнх хүн. Тэрийг санаал тэрнийхээ төлөө үйлдэл хийгээл. Тэгэхээр яг нэгэнт ингээд телевизийн өмнөөр юм чинь уриалъя те энэ бол олон нийтийн хөдөлгөөн болохоос хин нэгэн яамнаас юм уу одоо тий одоо худлаа ажил танхим ч юм уу нэг юм хийх гэж ядаад ингээд байгаа юм биш тайлбарлах гэдэг ойлгуулах гэдэг юм биш зөвхөн хүн болгонд байдаг юм сануулж байгаа болохоор өөрийнхөө хувь нэмрээ оруулж болно шүү. Бүгд холбогдоод одоо сургуулийн захирлууд те захиргааныхан ч багш нар холбогдоод одоо хинтэн холбогдоод асууж болно те ямар хуу юм хийж ийн бусад газар яадаг юм бид нар юу хийвэл зүрх их гой санаа биш те тэр нэг юм суур тэр чинь бол яг нэр төрийн самбар те үүргийн самбар авах маш гой санаа. Гэхмэчлэн ингээд ярилцах юм бол бид нар хамтраад ингээд юу л юу хийж болно бизнесийн байгууллагын гэсэндээ бид нар бол нэг тийм зардал мардал юу гэдгийг юу яахгүй тэгээд зардал багтаа юм чинь зөвхөн зорилго нь бол тодорхой нэр төрөөл эрхэмлэе нэр төрөө эрхэмлэхээ санацгаая. Тэгэхээр дэлхийн ертөнцийн оршин тогтнож байгаа энэ олон улс орнуудаас одоо хэдэн улс энд нэгдчихэд байгаа тийм. Тэгэхээр энэ одоо цөөхөн одоо нэгдэж орж эхэлж байгаа энэ улсуудын дунд одоо бид нэр орчоод нэгдээд энэ өдрийг одоо ингэ сануулгах өдрийг тэмдэглэх гэдэг ингэ сууж байна. Тэгээ энэ бол хамгийн том одоо бидний амжилт авах гэж би бодож байна л да тийм. Тэгэхээр найдлаа захирал бас хэллээ энэ бол үхдэггүй хүнтэй хамт төрдөг нэр төр гэдэг бол тийм. Тэгэхээр хүн одоо зарим нэг хөгжилтэй орнуудад тийм. Зөв би яг сая ингэ бодож сууж хахад тийм жишээлбэл зарим нэг хөгжилтэй орнд одоо амиа хорлох үйлдэл их байд юм гэсэн. Тэгээ энэ бол яхаар одоо тэр нэр төр гэдэг зүйлийг ойлгоогүй тэр зүйлийг одоо ачаал бүгдлээ өдгөөч гэдэг юм уу. Энтэй бас холбоотой болоо гэж бас бодож суулаа л да тий. Тэгэхээр энэ бол нэр төр гэдэг бол хамгийн одоо нэвтрүүлгээ өндөрлөж хэлэх миний одоо энэ олон хүмүүсийн хэлсэн олон санаануудаас бол энэ найдлаа захирлаа хэлсэн хүний төрөхөд бол хамт нэр төр авч ирдэг. Өгөхөд одоо нэр төр бол ингээд мөнхөд одоо тэр хүний дагаад оршин тогтнож байдаг ийм одоо агуу зүйл юм л да. Тэгэхээр энэ агуу зүйлийг бас нэг сануулгах нэг өдөр байгаад би их олзуурхаж байна. Тэгээд энэ өдөрт бас үзэгч та бүхэн бидний үзэж байгаа үзэгч та бүхэн албан байгууллага хувь хүн хинч өөр хүүхдэд дагуулад очисон ч бол ингээд нэгдээд энэ өдөрт одоо оюун санаагаа бидэнтэй хамт оюун санаагаа нэгтгэрээ гэж ингэж уриалах байна. За ингээд манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлд одоо бидэнтэй ярилцсан зочдоо дахиад танилцуулъя. Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бям Гэрэл. За Монголын боловсрол соёлын тухааны яамны мэргэжилтэн Бат Сайхан, за Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын олон нийтэд харилцах хэлтсийн дарга Бат Сүмбрэл, за Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Найдлаа, Монголын эдийн засгийн форумын зохицуулагч Алтан Гүний нар энэ үйл ажиллагаанд